За өглөөний мэнд итгэлээ эзний үгээр услах өнөөдрийн ишлэл бол Гүн ухаантны үг 2:24-р ишлэл. За эндээс би дуудаад өгье. Хүмүүний хувьд идэж ууж хөдөлмөр зүтгэлээс сайн сайхны хүртгэс илүү сайн юм гэж үгүй бөгөөд энэ нь Бурхны мутаас ирдэг болохыг би харлаа гэж Гүн ухаантан маань ерөнхийдөө дүгнэж хэлсэн байт. Гүн ухаантан маань ажил хөдөлмөрийн талаар эргцүүлж бодохдоо ингэж асуулт тавьсан хэлсэн байдгийг. 1-3 ишлэлдээ. Хүн нарны доор бүх хөдөлмөрөөс ямар ашиг олдгийм бэ гэдэг ийм асуултыг тавьснаар ажил хөдөлмөр эрхлэх тухай тунгаан бодох энэ үйл явцыг эхлүүлсэн Гүн ухаантан маань эцэст нь 2:24 юу гэж дүгнсэн бэ гэвэл энэ нь үнэхээр сайн юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Тэр нь ямар дүгнэлт вэ гэвэл Бурханаас ирдэг болохыг би ухаарлаа гэдэг ийм дүгнэлтэнд онцгойлж хүрсэн. Хэрвээ энэ ишлэлийг бид нэр эргээ харах юм бол зүгээр амьдралын хамгийн анхны хэрэгцээ болох идэж уух гэдэг ийм хэрэгцээ байгаа тийм. Энэ идэж уух гэдэг хэрэгцээнээс сайн сайхныг мэдэрнэ гэдэг болвол энэ нь бол амьдралын маш чухал үнцэг юм шүү гэдгийг энд гаргаж өгч байгаа. Тэгэд энэ үнцэг нь Бурханаас ирдэг болохыг би харлаа гэдэг ийм санаагаа илэрхийлж байгаа. Хэрвээ бид нар санах юм бол өдөр тутмын далтыг бидэнд өгөөч гэж буюу өдөр бүрөөрөө амьдрах энэ зарчим буюу амьдарч байгаадаа талархах энэ арга барил бол маш чухал гэдгийг шинэ гэрэн дээр ч гэсэн Есүс бид нар сануулсан байдаг тиймээс хөдөлмөрлөөд түүнийхээ үр шимээр амьдарч байгаа хүмүүст Бурханаас ивэлийг авсан хүмүүс юм шүү гэдэг санааг энд агуулж байгаамаа.